Одоо бүгдээрээ эхлээд Facebook хаягнуудаа нэг хилээд явчих. Тий. Бид одоо олуулаа ингээд тойроо сууж байгаа учраас тэр болгон Facebook хаяг руу ороод тийм ээ. Янз бүрийн зураг хөрөг үзээд байх тийм заавалга уул нь тэгж танилцвал эрх холбоо их сайхан бий болох юм. Тэгэд энэ шин тооллын 100 гэдэг нэвтрүүлэгт та бүхнийг хүрэлцэн ирсэн их баяртай байна. За зарим хүмүүс нь бол хоёр дахь орж байгаа. Энэ удаад бол би найз нөхдөд нэг уулзах бол яасан гэж бодсон. Чин одоо хүмүүсийн хоорондын нэг уусаага харилцаа чинь найз нөхөрлийн үед л гарч ирнэ шүү дээ. Тийм учраас ер нь ямар шоуган хүмүүс байна. Хоорондоо ямар хэлхээ холбоотой юм. Таны Facebook хаяг чинь амар жаргал. Үгүй ерэн чин нямын амар жаргал гэдээ ороход таны тэгэл орно. Таних Минийх бол Эрдэнэбаатарын долгион гэдэг Facebook дээр байна. Эрдэнэбаатарын долгионго Facebook дээр ороход л өөрөө тэнд байж байгаа тийм ээ. Сүхбаатарын Эрдэнэ бол тэгээд. Сүхбаатарын Эрдэнэ бол Facebook пэйж нь Сүхбаатарын Эрдэнэ бол профайл нь бол Эрдэнэ бол Сүхбаатар гэдэг. тий. Сүхбаатарын Эрдэнэ бол мартахгүй. Наадах чинь одоо Сүхбаатар гэдэг нэрийг бол одоо ястаа мартахгүй дээ. Чич. Тий. Таны овгийг ч гэсэн сайн чэйжилсэн л дээ. Олон жил одоо бид цуг явлаа тийм ээ. Дээр нь та Монгол улсын ерөнхий сайд хийж явсан хүн. Тийм учраас таны овгийг бол мартахгүй. Долгионых нэг давтаад өгч. Эрдэнэбаатарын долгион. Эрдэнэбаатар. Тийм. Эрдэнэбаатар. Одоо баг сүүлдээ нөгөө овг нь Bloomberg болчиход байна. Bloomberg-ийн долгион. Тэр чинь болохгүй байгаа. Тэр чинь л өстой болохгүй. Тэгэд миний дуудсан гол явдал бол ингээд эр улс дөрөв харшуулаад алсын замд гарч яваа. Та нар тэгээд ер нь юу бодож санаж явдгийг. Ямар шуухан бодол зорилгоор нэгэн зүг чиглэв. Давааны цаанд даваа бий тийм ээ. Монгол хүний оюун ухааныг би бахархаад баршгүй. Дөнгөж өцөгдөр одоо юм найзаа хөдөөлүүлчихэд ирлээ л дээ. Миний найз бол одоо Чингис хааны морь төшөө. Тэрнийг урдлан бүтээсэн хүн. Монгол хүн болгоны мэддэг. Тэглэг байх. Монгол хүн бүхэн мэднэ тий. Тэр маань бурхны оронд явсан. За тэр хүний хийсэн одоо майдар цогцлбор эд ажил нь явж гин. Тэгэхээр энэ л дээ. Энэ одоо манай бурхан шашны хамгийн том төлөөлөл болсон хүний хийж бүтээснийг яг тэгээр нь буулгаад дээр нь асар том байгууламж нэмээд асар том өндрөөр хэдэн метр шиг гэдэг үлээ. Гэхдээ тэр өндөр бол өөрийн чинь нөгөө хөсөж мөрөөддөг өндөрөөс намхал та. Тэр Марс хүртэл мөрөөддөг хүн чинь тийм ээ. Та ч бас Марст байгаа үү? Манай зөвлөх. Цэрэг зөвлөх. Цэрэг гэж юм. Цэрэг. Цэрэг биш юм байна. Зөвлөх гэдэг чинь их том алба шүү тийм ээ. Тэглэг байх. Одоо анхны бүр яг тэг цэгээс нь бол хамгийн түрүүнд одоо дэмжиж, тусалж, хамтарч, оролцож явж байгаа хүн бол манай амар ах байгаа. Тэгээ бас энэ киног бас олон нийтэд түгээхэд манай бас долгион захирал бас нэлээд тусалсан. Тий. Хамтрагч. Долгионы дээр нэвтрүүлэг бас сайхан болсон шүү. Монгол хүний мөрөөдөл хязгааргүй юм тийм ээ. Тэгээ би та нарын мөрөөдлийг, та нарын хувь хүний бодол санааг л сонсох гэдэг юм л. Тэгэхээр нэг нь ингэж мөрөөдөж ийм том агуу сөрөжэн, агуу том баримл, агуу том шүтэнийг бас авах гэж байдаг. Гэтэл нэг сайхан залуу энэ одоо миний бас шүтэн биширдэг энэ баримлыг барьсан. Тий. Аширвалд гэдэг залуу байдаг. Энэ бол одоо Огюст Родины нөгөө мундаг алдарт бодрол гэдэг ийм хэмжээнд очсон өнгөрсөн жилийн тэргүүн шагнал авцсан дэлхийн хэмжээний баримж. Тий. Ухаарахгүй гэж. Өөрөө харсан биз дээ. Харсан тий. Тий. Юунд дамдарчгийн урланд энэ ч бас нэг тойрсон юм урлан байгаа штэ гэдэг нь тий. Тий. Хүмүүс очиж үзэл бас их тэгэхээр нандин баг. Тухайн яриаг энэ Монгол хүний оюун ухаан энэ сэтгэвлийн одоо агуу тэнхээ тэр их өндөр тэр их багтаамжийг та юу гэж боддог вэ? Ер нь одоо энэ хоёр залууга хоёлаасан. Энэ хоёр залуу маань одоо ямар яагаад танаас эхлээд ингээ та бол одоо төрийн ноён нуруу болж явсан хүн. Тий. Энэ чинь юм үйтэй байдаг бол үеэрээ юм ой санамжтай байх хэрэгтэй бол ой санамжаараа тийм ээ? Тэглэг байх. Тийм биз? Тий. Тэгэхээр хамгийн их ой санамж тэгээд энэ нин шин үеийн түүхийг одоо таны тархинаас л ухаж мэдхээс биш өөр хинээс мэдэх үүтэй тийм ээ?
Тий. Тэр асуулаа шүү дээ нэг дөрөв харшуулаад гарлаа гэж. Тий. Тэгээ нэг юм хоёр сайхан залуутай хамт одоо нэлээд хол явж байгаа шүү дээ. Их хол. Тэгээ ямар ч улсан зорьсон газараа хүрнэ. Тий. Давааны цаан даваа бол гарцаагүй байж байгаа. Тэгээ эрхвч нэг ганц хоёр удаа өмнө бас явчихсан болох тэрээд энд нэг даваа байгаа шүү, тэнд нэг юм байгаа шүү. За энийг анзаард юм шүү, тэрийг анзаард юм шүү гэж хэлээд ялаа залууд явж байхад бол энэ нэрг бол эрчвч эднэр бол одоо дийлдэхгүй л дээ. Тэгэхээр ч одоо тэгээд хөрсөн газар бол гарцаагүй л хурж таараа. Тэгээд энэ маань нөгөө Монгол дээр бас яг тэгж бууж байгаа байхгүй. Бид нар бас нэг том зорилго тавьчихсан. Тэгээд тэрүүндээ бол гарцаагүй л хөрнө. Гарцаагүй л хөрнө. Хамгийн гол нь зохицолдоо байх ёстой юм. Үлэмжийн чанар нь бас нэг хангагдчихсан байх учиртай юм. Тэгээд маш гүнзгий агуулга нь өөрөөр хэлэх юм бол тэр өнгөрсөн өнөөдөр нь бол бас давхар байж явах хэрэгтэй. За тэгээд ирээдүй бол тэр тэргүй өөрөө одоо бид нар тэр хүрээд ирнэ бид нар ч гэсэн тийшээгээ тэмүүлээд яваад очно л гэж хараад байгаа шүү дээ. Хоёр талдаа сайхан хөдөлгөөнөөртэй. Тий. Хол явна. Хол явна. Хол явна. Миний дүүгийн төсөл одоо юу болж байна? За саяхан 5 сарын 5-ны өдөр одоо энэ хэдхэн хоногийн өмнө гэсэн үг шүү дээ. Нэг сар хүрэхгүй хугацааны өмнө 2020 оны дэлхийн одоо шилдэг технологийн төслийн концепц 160 төслөөс 48 төсөл шалгараад тэрнээс дахиад 10 төсөл шалгараад ингээд явж байна. За ерөнхийдөө бол бид нар энэ жил одоо техник эдийн засгийн үндэслэлээ хийгээд явж байна. Тэгээд хамгийн гол зорилго бол мэдээж олон улсын байгууллагууд тийм ээ нөгөө Оросын, Японы, Энтекийн, Америкийн байгууллагууд бас дэмжсэн төр засгийн төвшөндөө ч гэсэн дэмжчихсэн. Ингээд одоо хөрөнгө босголтын ажил маань бол нэлээд явагдаж байна. Зөвхөн хамгийн товчтой бол 2020 оны тэр одоо хамгийн одоо нөлөө бүхий концепцтэй 10 төслийн нэгээр шалгараад хөрөнгө оруулалт нь босоо явж байгаа л да. За ёстой баяр хүргэе. Энэ ч бас их сайхан юм. Тийм ээ амар зэрэглэгээ. Ёстой сайхан. За долгионтойгоо их сайхан танилцсанаа. Та нар чинь нэг Улаанбаатар телевизний хэдэн залуучууд юм лекц мэкс уншдаг барьдаг глобал удирдах сан билүү? Хамгийн анхны бол тэр биш. Глобал удирдах сан бол өөр залуучууд байсан баг тийм. Миний одоо хамгийн бүр хамгийн анхныхоо эсвэл анхных. Одоо бүр хамгийн анхных. Бүр хамгийн анхных нь бол нөгөө 3 дугаар ангид байх чинь 1 2-ын 3-аа гэдэг үндэсний телевизний хүүхдийн нэвтрүүлэг явдаг байсан шүү дээ. Бүр хамаагүй хэлсэн чинь. Дараа нь жоохон нөгөө нэн шин түүх гэдээ ярих юм бол одоо нөгөө англи хэлээр гардаг нэг MM Today гэдэг. Тий. MM-аг анхлагд байсан тэрийг ярьж байгаа болох бах. Хөдөлдөг байсан уу? Хөдөлдөг байсан тийм. За. Тэгээд одоо бүр одоо шин түүх гэж ярих юм бол тэгэл Bloomberg-ийн хувьд яригдж болох байх л. Дэлхийн хэмжээний одоохон мэдээллийг авчирдаг байх нь яг ингээ улс удирдах яг одоо ерөнхий сайд хийж явахад энэ Bloomberg-ийн ирдэг мэдээнүүд энэ юм бол маш чухал байж. Чухал. Гэхдээ манайд чинь тэр үед тэр байгаагүй шүү дээ. Таны үед байгаагүй. Байгаагүй. Тэгээд 2000 онд би нэг Лондонд очив. За. Тэгээд одоо Майкл Блумбергт хамт ингэ суусан байхгүй. Тэгээд танилцаад. Тэгээд Bloomberg энэ гэдэг чинь одоо ярьж өгч. Тэгээ Монголыг бас нэг сонирхуулж ярьж ирсэн юм. Тэгээд танилцсан. Тэгээ би энэ хоёр залуу дээр бас юунд нэг олзуурхаад байна вэ гэхээр одоо чинь долгион дээр гэхээр бол энэ нийгмийн ухамсар байна шүү дээ. Нийгмийн ухамсарыг төлөвшүүлэх асуудал чинь маш чухал байгаа шүү дээ. Тэгэхээр бол хүмүүс янз янзаар хандаад байгаа байхгүй. Тухайлбал одоо нэг ингээд нэг тийм хялбаршуулаад сонсъё гэсэн юм яриад ингээд нэг популизм болоод энэ бол нэг факт дээр тулгуурласан айгуу тийм одоо эрчтэй хүчтэй тийм ирээдүг харсан юмнууд ингээд нэг айгуу тийм үнтэй цэнтэй яг бодит мэдээлэл өгдөг нэг тийм соёлыг гаргаад ирчихлаа шүү дээ. Тэгээд тэр чинь нөгөө нэг дэлхийн нэг салшгүй нэг хэсэг болчихсон шүү гэдг нь одоо гарч ирээд тэрвээ би янз бүрэг бол Bloomberg гэдэг чинь манай нөгөө Монголд гараагүй байхад нь Улаанбаатарын мэдээсээ нөгөө цагаагаарын мэдээ эднэр гардаг болоод бөөм баяр болоод BBC дээр гардаг болоод бөөм баяр болж байсан үе. Тэгэхэд эднэр ингээд тэрийг авсраад өнөөдөр одоо Bloomberg Mongolia гэдэг ингээд бүтэн юм гараад ирлээ шүү дээ. Энд чинь айгуу олон оронд Bloomberg байхгүй шүү дээ. Цөөхөн тийм үү? Тэгээ цөөхөн хэдэн оронд л байдаг байхгүй. Тэгэхэд Монгол нь нэг болчихсон байж байгаа шүү дээ. За Эрдэнэ улд дээр бол та нар бас бүгдээрээ л мэдж байгаа. Тэр Марс гэд бас яриад байгаа. За Марс ч одоо тэгээд одоо тэр төргөө хүн болгон мэддэг болчихсон тийшээ орой бүртгүүлийн хамтарч ажиллая гэсэн зөндөө юмуд байна. Тэрнээс гадна энэ залууч нь өөрөө их тийм нийгмиг одоо дагуулагч гэдэг юм уу юу гэдэг одоо нэг тийм
удирдахч тийм ээ. Урагшин татдаг. Урагшин татдаг нэг тим одоо авиастай. Ялангуяа тэрийг бол тэр Харвардд байхдаа бол маш сайн эзэмсэн. Тэгээд зүгээр эрдэнэлдэг дагдаг хүмүүс бол ингээд ажиглаад байхад бол мандрын тэр нэг лидер байх зан чанар нь бол их тод харагдаад байдаг байхгүй. Тэгэхээр чинь эдгээр чинь ингээд одоо мундаг байна шүү дээ. Тийм мундаг бай. Миний дөө чи англи хэлийг хаана сурсан? Эхлэлийг нь бол мэдээж Монголд бол тавьсан л да. Би анх англи руу сургууль явахаас өмнө Моист 2 жил сураад тэгээ сургуулаараа англи руу шилжиж чи 90 онд хэдтэй байсан? 90 онд ч 10 тал байсан байна. Тэгээ одоо чи 40-тэй хүн. Одоо 40 яг хүрээг байгаа 30. Яг нэг ингэж амарж байгаа. Юм яриад эхлээд чи 90 онд хэдэн настай байсан гэхээр 18, 7, 9, 12 гэж хэлээд байгаа. Яг нэг картын бараанд очирдаг байсан үед багхгүй. Тэгэхээр чи 90, 91-ээр хоёр эхлэв шин. Үзэгчид бол их дуртай байгаа. Миний нэвтрүүлгэнд. Яг тэр үзэгчдэд ингээд лангуун дээр бараа бий болцсон. Лангуун дээр бараа бий болцсон. Тэгээ миний хийдэг реклам энэ төр их дуртай байдаг л да. Яг тэр хүнд нөгөө бараагийн сайн зөв тайлбарлаж өгвөл тий сонголтод нь зөв болох нь шүү дээ. Тэгэхгүй бол одоо хугацаа хэтэрсэн хугацааг нь олж харж мэдэхгүй энэ төр байна шүү дээ. Дотроо бас муудсан ч байх юм билүү. Гэхдээ та нарыг бараа гэж юм биш шүү. Гэхдээ бас бараа мөн. Гэхдээ биш. Гэхдээ биш. Гэхдээ мөн. Гэхдээ мөн. Сонголтоос бүх юм эхэлж байна. Тий. Тэгээ би чамайг англи хэл тэр маш сайн сураад тэгээд чи чинь Bloomberg хэдэн жилийн өмнө Хугацаар талаад үзэх юм бол нэг 8 9 жилийн өмнө. 8 9 жил ажиллажлаа тий. Чи тэр Bloomberg-ийн ирж байгаа мэдээллүүдийг бол цаг тухайд нь оруулж байгаа тийм ээ бүр хэдхэн цагийн зөрүүтэй, хэдхэн минутын зөрүүтэй оруулж байна. Тийм. Яг нь Bloomberg дээр нэг 2 3 зүйлийг маш энгийнээр ойлгоод авчихад их зүгээр л дээ. Хүмүүс болохоор ихэвчлэн эдийн засаг юм уу бизнесийн мэдээ гэж ойлгоод байдаг. Яг суур юуг өөрчилсөн юм бэ гэхээр хуучин чинь 90 оноос хойш монголчууд чинь мэдээлэлтэй хэсэг нь бизнес нь урагш яваад байдаг. Мэдээлэлтэй хэсгийнх нь хөрөнгө мөнгө арвжаад байдаг. Мэдээлэлгүй хэсэг нь хойд сууж үлдчихэд хүртээмжтэй эдийн засаг буюу одоо хөрөнгөний тэгш бус байдал гэдэг чинь маш их одоо ялгаатай болсон шүү дээ. Тэгж үүссэн. Bloomberg-д бол янийг үндсээр нь оронгоор нь байхгүй байсан л та. Юу гэхээр хинч орсон Bloomberg л үзэж байгаа бол бүх мэдээллийг цаг тухайд нь тэгш хэрэгтэйгээр авч. Тэр бол иргэдэд бол нэг талаас маш сайн нөлөө гарч байгаа. Хоёрдугаарх нь юу гэхээр хоцрогдол юусоо байхгүй. Бид нар ч одоо нэг дэлхийд үйл явдал боллоо гэж бодоход нэг цагийн дараа 2 цагийн дараа ч юм уу эсвэл нэг 2 хоногийн дараа 3 хоногийн дараа мэддэг байлаа. Bloomberg-ийн нэг давуу тал нь юу гэхээр яг өөрсдийнхөө эхлэлээр монголчууд маань тухайн үйл явдал болсноос нэг 6 секундээс одоо 2 минутын дотор Bloomberg-ээр бол авах боломжтой болж байгаа байхгүй. Бид нар яг туршилт хийж үзсэн л дээ. Аливаа нэг үйл явдал боллоо гэхэд тэрийг Монголын үзэгчид эдийн засаг бизнесийн мэдээлэлээ хэр зэрэг хурдан авч үзэж гин гэдээ үзэх юм бол ерөөсөө хамгийн доотлоо 2 минутын дотор бүгдээрээ тэр мэдээлэл авах боломжтой байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол асар том хурд иргэдийн хувьд бол нөгөө мэдээллийн ялгаагаарлах хоцрогдолгүйгээр мэдээлэлтэй өгөх хамгийн том юмыг л гаргаж өгсөн гэж хэлдэг. Гэхдээ одоо мэдээлэлтэй хүн шиг агуу баялагтай хүн юу байна? Тийм шүү дээ. Эрхчлөлттэй гэсэн. Эрхчлөлттэй. Бүх юмний эрхчлөлттэй эдийн засгийн тийм ээ? Улс төрийн одоо таны тэргээр явдаг нэг Америкийг өөрчилсөн эрхмүүд гайхамшиг тийм ээ. Тэгээ одоо бас нэг давцсан нэвтрүүлэг гарч байгаа тийм ээ. Монголыг өөрчилсөн эрхмүүд, бүтээлцсэн эрхмүүд гэдэг. Тий. Тэгээ бас нэг чанарт ямар бүтээгдэхүүн блэ Монгол бүтээгдэхүүний нэг Монголын өөрсдөө нэг хийгээд байгаа. Одоо нэг олон хүмүүс байхад аль нэг нь ялгаад явах гэдэг чинь Bloomberg-ээр явж байгаа бүхэл одоо нэвтрүүлгүүд надад одоо өөр юм шиг юм л да. Зүгээр тэр дотроос хамгийн одоо бахархдаг юм юу вэ гэхэлэр түрүүн амар жаал дарга хэлсэн нэг олон Bloomberg-ийн суугууд дэлхийд даяар байдаггүй гэж нэг 13 сууг л байгаа. Тэн дотроо Монголынх нь хамгийн толгой цогтөг одоо англичууд нэг ярьд юм да flagship operation гэж. Тэрний үгээр хамгийн нэр хүнд бүхий одоо тэргүүний үйл ажиллагаатай нь Монгол байдаг. Яагаад гэвэл Монголоор явж байгаа, Монголын Bloomberg-ээр явж байгаа бүх нэвтрүүлгийн доод тал нь 65% нь Монголд үйлдвэрлэгдсэн, Монголдоо хийгдсэн Монголын тухай контент байдаг. Канад ч юм уу эсвэл Индонез, Малайзууд бол тэгж чадахгүй байна л да. Тэгэхээр харахаар бол нэг Bloomberg гэдэг маань нэг тийм гадны сууг, гадны стандарт юм шиг мөртлөө зүрх нь бол яг Монгол байгаа байхгүй.
Яг байна Монголынхаа телевизүүдийг бол бидний хөдөлгөөд байна. Тийм ээ. Та бид тэр үеийн үед одоо юм задарсан шүү дээ. 90 онд. Хоёлаа бас өөрийгөө тэгж хоцрогцсон гэж хэлэхгүй шүү. Үгүй Тэгтээ энэ дээр би нэг зүйлийг нэмээд өгч. Тэр юу вэ гэхээр энэ Bloomberg-д байж байгаа тэр нэг office culture гэж нэг ойлголт үүдээ. Нэг байгууллагын соёл гэж байна шүү. Тий. Байгууллагын ажлаа зохион байгуулж байгаа сарааш сандал ширээгээ баярлуулсан байдал тэр хүмүүсийн суусан тэр нэг ажилдаа хандж байгаа. Тэр нэг соёл бол үнэхээр одоо мундаг байхаа байхгүй. Тэгээд манай Монголын нэг байгууллагууд аж ахуйн нэгж байгууллагууд ч үгүй төрийн байгууллагуудын тэр байгууллагын соёл нь нэг Bloomberg-ийн одоо байж байгаа хэмжээнд хүрчих юм бол ердөө дийлдэхгүй. Асуудал байхгүй. Манай Эрдэнэ уулын тэр байгууллагад байгаа тэр нэг Марс төсөл мөсөл энэ гэдэг чинь бас л өөрөөсөө сайн дурын үндсэн дээр л одоо явж байгаа залуучууд шүү дээ. Илүү төдөө юм байхгүй. Тэгэхдээ эдгээр бас ингээд тэр нэг офисоо зохион бос уул нь очиод үзчихдэг бол харуулцдаг бол тэр сандал ширээ тэгээд ажлаа зохион байгуулж ажил үүргийн хуваар юм давгцахгүй байгаа хүн болгон ямар юм хизээ хийх үү, яаж хийх үү, тэгээ ямар үр дүн төрөх үү, ямар шалгууртай байх үү, бүх юм мэддэг. Энэ нэг цоошин соёл орж ирж байгаа даа. Би энэ хоёр их төр очих тэр айгүй сайхан санагдтаа. Айгүй мундаг шүү дээ эдгээр чинь. Та нар хэллээ шүү дээ одоо нөгөө Америкийн бүтээс ирэх мөдөд айгүй таалагдсан. Бид нар өөрснөө анзаардгүй юм шиг хүртэл Монголд бас монголчуудын багахархал болох үст юмнууд маш их байдаг. Түүх. Одоо жишээлбэл та хамгийн сайн мэдэх нь одоо Оймсны Янмал гэдэг брэнд байгаа. Тий. Түүх нь юу гэхээр Солонгост хөлсөөр ажиллаж байсан эхнэр нөхөр хоёр Монголд буцаж хурж ирээд Оймсны үйлдвэр. Тэнд оймсны үйлдвэрт ажиллаж байсан. Монголдо буцаж хурж ирээд банкнаас зээл аваад тэгээд оймсоо Солонгостой хийж исэн зүйлээ л энд Монголд хийж ирсэн. Одоо яаж юм гэхээр нийт монголчуудын оймсны хэрэглээгийн тал хувийг нь зөвхөн тэр брэнд нийлүүлж байгаа. Ингээд бодохоор Америкийн бүтээс ирэх мөдөөс дутгааргүй мөртлөө бидний тэр болгон сайн мэддэггүй бас монголчуудын сонсоод бахархаж болох үс тийм түүхүүд маш их байгаа. Тэрийг л гаргаж байгаа. Тэгтээ бас гадагшаа гарах маш их зах зээлтэй. Бид нар Швейцар руу гаргадаг болоод эхэлсэн шүү дээ. Тийм үү? Тэгэхээр аль хэдийн одоо нэг олон улсын одоо зах зээлүүд рүү нийлүүлээд эхэлсэн Монгол амьсвал. Одоо бүр Монголд хуурамч нь хүртэл гараад байгаа шүү дээ. Дөөрэмэл янмал. Тийм үү? Хятад хийж ирээд Монгол янмалын нэрээр гараад байгаа шүү дээ. Яаж зүгээр байх вэ гэж юу? Тэ яа зүгээр хөө. Ер нь бол биднээс энэ бурхан шашны энэ баримл энэ одоо бурхадыг төгс хэмжээнд навьцсан. Манайд энэ тэр энэ тгээс одоо хаанаас эхэлсэн дээ. Явсараа тэгээд энэ Монголд ирээл төгс байдалд орсон байна. Тэгэхээр биднээс ер нь юмыг бас төгс хийдэг хүмүүс л дээ. Данчаахан залхуу боловч. Тий. Энэ бол манайхаа одоо ингэж нэг юмд итгэчээд байна л та. Монголчууд залхуу гэж итгээд байгаа байхгүй. Харин тий. Гэтэл чи яг одоо хамгийн сайн цаг барьдаг үндэстэн гэх юм бол Япон гэж ярьж байна тийм үү? Герман гэж ярьж байна тийм үү? Гэтэл одоо дэлхийг эзэлсэн цөөхөн ард түмэн байна. Дэлхийг эзэлнэ гэдэг чинь бол стратеги, тэрийг яаж хэрэгжүүлэх үү? Ямар цаг хугацаанд байгалийн саад бэрхшээл тэр одоо сорилтуудыг даван гарах уу гэхлээр 13 дугаар зууны үед бидний өвөг дээдсийн дэлхийг эзэлсэн одоо тэр нууц нь юу вэ гэхлээр асар өндөр зохион байгуулалт байгаа байхгүй. Тэр зохион байгуулалт гэдэг чинь бол юу юм бэ гэхлээр цаг барилт. Цахилга бат. Тэгэхээр үндсэндээ бол биднэрт байсан зүйл байхгүй. Одоо огт байхгүй зүйл биш. Ерөнхийдөө бид нар нүүдэлчин ард түмэн ингээд цаг хугацааг төлөвлөдөггүй, тооцдоггүй гэж явдаг байсан бол яг үний ирэг дээр бол бидний өвөг дээдсийн дэлхийг байлдан дагуулж ирсэн хурдыг эзэмшижсэн нууц бол яг харахгүй бол тэр цаг хугацааг авч ирсэн. Та нар үлж ирсэн оюун санааны одоо шашин гэж ярьж байна. Үндсэндээ одоо ингээд нэг юм үг өгдөө. Хятад хүнийг ингээд сайн ингээд ухаад байхаар цаанаас нь күнзийн шашин гарч ирээд байна гэж. Күнзийн суртал гарч ирээд байна гэж. Япон хүнийг сайн ухаад байхаар цаанаас нь бол самурайн, бушидогийн одоо тэр үйл гарч байна. Оросууд болон зүүн Европыг ухаад байхаар бол рицарын соёл гарч ирж байна гэж аахгүй. Үнэн алдартай. За Америкийн нэгдсэн улс болон ингээд баруун Европыг ухахаар Библи гарч ирж байна гэж. Тэгэхээр Монголыг ингээд ухахаар юу гарч ирж байна гэхлээрэ бид нар тэрийг өнөөдөр мартцсан юм уу тодорхойлох боломжгүй болчиход байна л та. Тэгэхээр Монгол хүний ард одоо Монголын ард түмний ижилсэл буюу тэр үнэт зүйлсийн тэр зүйл нь одоогоор бол бид нар сэргээж чадахгүй байгаа байхгүй. Тийм учраас таны түрүүний хэлдэг тэр манлайлал нийгэмд одоо тодорхой хэмжээгээр шудраг ёсыг үнэлж байгаа тэр зүйл маань алдагдчихад байгаа. Тэр үндсэндээ бол бид нар бол өнөөдөр шашин гэж байгаа боловч яг үнэ ирэхэд буддийн шашинтай хүн гэж байгаа боловч зовлон тохиолдвол нэг майн уншин эсвэл бол хуримч юм уу ажил явдал ч юм уу тодорхой юм дээр л очиж тэр майныг уншаад байгаа болохоос биш үндэстэнд шашны үзүүлж байгаа тэр нөлөө маань хэр зэрэг байна вэ гэдгийг бид нар бодох хэрэгтэй. Тийм учраас нэг болохгүй бол нэг өөр шашин, нэг болохгүй бол нэг өөр юмд итгэж яваад байгаа юм л та. Тийм учраас өнөөдрийн шийдвэл нийгэмд байгаа бидний шүүмжилж байгаа асуудлууд, болохгүй байгаа гэж байгаа асуудлуудын яг цаатлын ёзоор нь, язгуур нь, үндс нь юу юм бэ гэхээр бид өөрсдийгөө танин мэдхээс эхэлж байгаа байхгүй. Бид өөрсдийгөө хангалттай танин мэдэхгүй учраас л
монголчууд нь өөрсдөө итгэхгүй байгаа учраас л маш олон асуудлууд гараад байна л. Тийм учраас түрүүн та энэ нэвтрүүлэг эхлэхэд хэлж шүү дээ. Нөгөө дөрөв харьшуулаад явж гин гэдэг. Өвөг дээдсэн маань бол өндөр уулын хөтөл зор, өргөн далайн олон зор, тийм ээ. За дээрэс нь хоёр хүн эвтэй бол одоо хэмхэрхий балгаснаас бат бих гэж хэлж байна, тийм ээ. Цовж явсан барсаас цуглаж суусан шаазгаа гэж хэлж байна. Үндсэндээ энэ бүх зүйлээс бол бид нар эвтэй, хоорондоо ярилцдаг, хэлэлцдэг тийм байх юм бол биднэрт маш их боломж байгааг л хэлэх гээд байна. Би нэг 100 сайхан төрийн ноён нуруу, төрийн залгамж халаалах энэ улсыг аваад явчихаар нэг 100 хүний эрэлд явсаар одоо ер нь 60 70 хүрч явна л да. Одоо ингэсгээд ер нь зогсно. Одоо цагч байхгүй боллоо. Тэгэхээр би долгионоос нэг хоёр асуулт асуумаар санагдаад байна. Ямар мэрэгжил юм бэ? Яг одоо чиний нэг харахад чи чинь эдийн засагч хүн шиг, нэг харахад том политолог шиг одоо мэдгүй ер нь тэр одоо телевизээр ярьдаг юмнаас чинь болоо чиний мэрэгжил дотор самарц юм шиг байна. Агүй яг та үндсэн мэрэгжил гэж ярих хүмүүс болохоор нөгөө медиад их олон жил болсон болохоор сэтгүүлч мэрэгжилтэй байх гэж бодог. Сэтгүүлч бол одоо нөгөө туршлагаараа олж авсан мэрэгжил гэж хэлж болох байх. А яг одоо уугуул одоо эзэмшиж авсан мэрэгжил бол аюулгүй байдал судлаач гэдэг. Тэг ийм сони юм гарч ирж байгаа байхгүй. Аюулгүй байдал судлаач гэдэг чинь хаана сурд? Юуны аюулгүй байдал? Одоо Английн хойд хэсэгт нэг Европын Братфордыг сургууль гэж үл дээ. Тэр мань одоо Европын нэгдсэн үндэсний байгууллага одоо бодлогын институт, судалгааны институт, хүмүүнлэгийн байгууллагуудын гол мэрэгжилтнүүдийг бэлтгэдэг инх тайвны судлалын тэнхэн гэж байдаг. Тэнд бол аюулгүй байдал судлаар төгссөн. Аюулгүй байдал. Миний сурж исэн сургууль. Та тэнд сурч исэн. Тэгээд эн чинь одоо бас хэлэхэд бол докторант. Одоо удахгүй докторийн зэрэгээ хамгаалах гэж байгаа юм. Эдийн засгийн бас хөөрхөн том асуудал. Нөгөө коронавигоос болоод бүх докторийн зэрэг хамгаалалтын асуудал хойшоолсон. Уг нь 2 сар хуваартай байлаа тий. Байсан уу? Хаана хамгаалах байсан? Санхүү эдийн засгийн их сургууль. Их сургууль дээр юу. Тэгэхээр чи ерөөсөө аюулгүй байдал судлаач юм биш үү? Тийм ээ? Тий. Тэг яг эзэмсэн мэрэгжлүүд маань яг одоо хийж байгаа ажлын хувьд бол их дөхөн болж байна л да. Юу гэхээр аюулгүй байдал судлал гэхлээр одоо дата анализ хийх, мэдээллийг боловсруулах, одоо юуг илүү их анхаарах уу, ямар алдаа гарахгүй байж болох уу гэмээн тийм хувилбаруудыг судалдаг зүйл л дээ. Тэр бол яг медиа дээр сурахад нэг талаас хэрэг болж байгаа. За мэдээж одоо бизнес эдийн засгийн мэдээллийг түлхүү хүргэдэг Bloomberg гэхлээр бол эдийн засгийн суурь мэргэжил ингээд дэм болоо явчихж байгаа. Бас Бээжинд менежментээр сурсан маань яаж юм гэхлээр нөгөө компани удирдаад явхад хамгийн их одоо хэрэг болж байна гэж харах уу та. Тийм байж. Энэ одоо нэг залуучууд хүмүүс яргалгаа. Амар хэлбэр аргаар нэг мөнгө олоод амар хэлбэр амьдрахыг ерөөсөө үзээгүй юм байна. Эднээс өөрсдөө дандаа өөрсдийгөө баялагийг бүтээж, өөрсдийгөө бүтээсэн юм байна. Тэр 90-ад онд л одоо 10 хэдтэй тэгэл 2000 он гэтэл сургууль соёлын төлөө тийм ээ. Ингэж зүтгэсэн юм байна. Тэгээд тэрнийхээ үр шимийг хүртсэн одоо миний үед бол яг сургууль бэлэн байлаа шүү дээ. Тэгээд эдгээр чинь бас нэг сони онцлог байгаад байгаа байхгүй. За яг би болно бүтэн гээд ингээд нэг явж штэ нэг хэсэгтээ. Тэгээд дараа нь за би ганцаараа бас байгаад иж болохгүй юм байна. Чи нийгмээр хөдлөх хэрэгтэй юм байна. Хамтдаа хөдлөх хэрэгтэй юм байна. Энийг чанарын төвшингийн шин шатанд гаргах хэрэгтэй юм байна гэсэн нэг тийм ойлголттой болцоход тэгээд тэр хүслээ хэрэгжүүлэхийн төлөө ингээд чармаага зүтгэж байгаа байхгүй. Тэгээ энэ Эрдэнэ улд дээр бол тэр нь бол бас их сайн харагддаг. Энд чинь бол харны ялхасаас хуу тэр нийгмийн идэвхтэй үйл ажиллагаанд оролцоод тэгээд дээрэс нь одоо зүгээр хэлж болж байна уу энэ ч дарчсан намд бас одоо залуучуудын байгууллагыг удирдах явдаг. Тэгээд энэ нэг нийгмийг өөрчилж, нийгмийг шин шатанд гаргах хэрэгтэй юм шүү гэсэн. Тэр нэг чиглэлийн нэг юмнуудыг ингээд хийгээд яваад байгаа нь бас их мундаг байхгүй. Зүгээр нэг бизнес хийгээд явбал эдгээр чи яваад шүү дээ. Өөрсдийг бол айтайхан л аваад явна. Гэтэл чи бас нэг нийгмийн үн хүлээсэн хариуцлага байна. Би чинь бас нэг даваа шаарлуулаад байж болохгүй бас нэг бусдын төлөө зүтгэх хэрэгтэй юм шүү гэсэн. Тэгээд тэр нэг эрмэлзэл нь ингээд айгүй тодорхой эдгээр чинь нөгөө нэг сургууль соёл руу хөтлөөд тэгээд нөгөө сургууль соёл дээр нөгөө юм эзэмшээд ирэх дээрээ бусдыгаа хөтлөх нийгмээ залах юмд бол айгүй сайн болчихсон. Чи одоо яг үндсэн мэрэгжил чинь бас юу вэ? Биш одоо Мойсийн хууль зүйн сургуулийг хууль зүйн төгсөв. Хуулийн Индианагийн их сургууль бас хуулиар үндсэн хуулиар төгссөн тий хуулиар төгссөн тий. Сүүлд бол нөгөө төрийн удирдлагаар төрийн удирдлага. Өнөөдөр хамгийн чухал байгаа зүйл төрийн удирдлага. Төрийн удирдлага хамгийн чухал зүйл. Тэгэхээр эднээс бас нэг даваа чанар байна. Тэрний юу гэхээр
эднүсийн нэг тарих толгойн нэг тэр нэг авилгалын тухай юм байхгүй нэг тэрийг үзий яддаг нэг мундаг чанар. Энэ сая таны ярьсан залуучуудыг нэг тодорхойлж ярьж шít. Ардын арчилсан намын одоо ярьж болох юм уу гэлээ шít. Болохоор барахгүй. Энэ зан чанар ардын намын залуучууд ч бий. Тий. Бүх залуучууд. Их сайхан залуучууд бий тий. Би одоо өстө лам хар шашин шүтлэг ялгахгүйгээр энэ нэвтрүүлэг хийлээ шít. Хичнээн сайхан залуучууд тэр электоратынхны дэвшүүлж байгаа. За тэгээд ер нь тэг хүмүүс надаас одоо энэ залуучуудын хаягийн минь аваалдгүй. Та хаяг нөгөөч би холбогдох гэсэн энэ хүнээс яах юм мэдэх гэсэн. Наан чи Facebook хаяг байгаа шүү дээ. Нэрээ тийм ингээд буцаад байна л да. Тэгээд эргүүрийг холбогдох гэж оролдсон юм шиг байна. Хэрвээ та зөвшөөрөх юм бол би бас нэг ажиглалтаа хуваалцъя л да. Хамгийн сүүлд одоо Эрдэнэт нөгөө Марс хол биш гэд төслөөр яваад байгаа шүү дээ. Хүмүүс ингээд харахаар нөгөө их төсөл талаас нь ч юм уу эсвэл залуучуудын оролцоог анх талаас нь харж байгаа. Зөвхөн миний харж байгаа өнцөг бол нэг талаас монголчуудын сэтгэлгээний хайрцгийг онгойлгох тэлэх тал дээр хамгийн ач холбогдолтой төсөл гэж хэлж болох байхгүй. Яг тэгэхээр одоо надаас илүү мэдээж Эрдэнэ бол өөрөө сайн ярих байлгүй зүгээр тийм учраас би ажиглалтаа хуваалцсан даа. Ямарваа нэгэн зүйл байлаа гэж бодоход тэр нь хэр зэрэг том бэ гэдгээс үл шалтгаалаад хүн чинь зорих юм бол тэнцэнэ хүрдгээ хүрч болдог. А явц дунд нь яаж яах гэхээр хязгаарлагдмал хаагдмал тийм сэтгэлгээгээл зад тавиа хийж байгаа. Зүгээр Марс хол биш гэхэд бол эхэндээ надад бол айгүй одоо шударгаар хэлэхэд айгүй тийм одоо сонсогдоогүй сонсогдож байсан. А одоо харахад бол үнэхээр бас яг төслийн нэр шигээ сонсогдож байгаа байхгүй. Тийм ч хол биш мэн гэж бодиттой юм байна шүү дээ гэж. А дунд нь яаж яах гэхээр Монголын залуучууд өөрсдөө сэтгэлгээний хайрцагаал таягдаад хайчиж байгаа. Тийм Блумберг ч гэсэн хол байгаагүй л байсан байгаа байхгүй. Блумберг яа. Одоо нөгөө өвөд хажууд байсан ба шүү дээ. Манай өвөд энэ газар дэлхий бас хол байгаагүй л байсан. Байгаагүй л байсан. Тийм ээ. Тэр 800-ны тэртээ. Тэр одоо ингээд тэр хайрцагнаас гараад явцсан байгаа. одоо манай нутаг дэвсгэр чинь 1 сая 565 мянган км хавдраад. Хэрвээ Чингис хааны үе рүү ингээд шилжүүлэх юм бол 31 сая км хавдраад. Тэгээ морины хурд өдөрт хэдийг туулах вүлээ? Одоо онгоцны хурд хэдийг туулах вүлээ гэж бодглоор чинь бол галактикийн хэмжээнд сэтгэлжсэн байгаа байхгүй. Яач ч байсан. Төрүн та нэг нэвтрүүлгийнхээ зүгээр хэлж байгаа. Ер нь энэ одоо энэ Монгол гүнд монголчуудын энэ манлайлах соёлд хамгийн чухал зүйл юу вэ гэдэг асуулт байгаа юм л та. Тэр Дулан багшийн судалгаа байлаа. Тэгээд ер нь бол энэ нууц төвчөн дээр ч гардаг хоёр чухал одоо үйл явдлаар монголчуудын хамгийн чухал эрхэм зүйл ялангуяа одоо тэр төрийн хүндч гэдэг юм уу одоо шийдвэр гаргаж байгаа бусдын өмнө хариуцлага хүлээж байгаа хүний хувьд нэг хоёр юм айгүй хоёр үйл явдал нэг зүйлийг одоо тодтогч байгаа юм л та. Нэг нь болохоор нөгөө ер нь хаан хүн гээд хатан хүн гэдэг юм уу нэг дээр үеийн тодорхойлт байдаг шүү дээ. Тэр нь болох юм бол зөвхөн угсаа залгамжлах гэдгээс улдаар тэр бол бусдыг одоо дагуулах сэтгэлийн бөхөр олныг дагуулна, биеийн бөхөр ганцыг дагуулна гэж шүү дээ. Тэгэхээр өршөөл журам гэдэг номер 1 ойлголт байгаа. Хаан хүний 35 эрдмийн хамгийн ихэнд нь өршөөл. Чингис хаан ч гэсэн залгамжлагчаа тодруулахдаа өршөөл, өгөөдөө өршөөлтэй учраас гэж хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр өнөөдрийн зүгээр бидний нийгэмд хамгийн их дутагдж байгаа зүйл бол энэ бие биенийгээ ойлгодог, аливаа асуудлыг бодиттойгоор хардаг тэр чадвар байгаад байна л та. Зүгээр яг амраа ах бол бидний ингээл за залуучууд маань ингээл таач гэсэн хэлж байна. Гэхдээ нийгэмд тэр дан залуучууд гэдэг юм уу гэх юм бол юм чи ингээд туушраад явчих гээд байгаа байхгүй. Тэр аливаа зүйлийг цааш нь ингээд авч явахын тулд мэдээж одоо төрийн ой ухаан, санамж, дээрэс нь ахмад дунд залуу үеийн хамтын тийм зөв зүтгэл дээр л амжилт гарах юм байна гэж бодож байгаа. Би яг хөө залуу хүн гэхээр комплексгүй хэлж байна л та тийм ээ. Тийм учраас зүгээр одоо гэдэг амраа ах за манай долгион захирал бид хэд бол тодорхой хэмжээнд ингээд баг болоод явж байна. Бидний хувьд бол мэдээж олон хүмүүстэй харьцаад олон асуудлуудыг ингээд аваад явж байгаа. Тэгэхээр аль болохоор туушрахгүй. Монголч гэсэн туушрмааргүй байгаа байхгүй. Талцаж, хуваагддаг. Одоо хятад бол 1.4 тэрбум. Хойно 145 сая хүн байна. Одоо 1 сая хүнийг нэг гэж үзэх юм бол бид нар 3 хүн урд 1400 хүнтэй, 145 хүнтэй ийм хоёр супер гүрний дунд бид нар байгаад байгаа байхгүй. Тэгэхээр биднэрт юу хэрэгтэй юм бэ гэхээр эвтэй байх хэрэгтэй. Гэхдээ эвтэй байна гэдээ тулгаагаа дундаа нууж болохгүй. Эвтэй байна гэдээ бас тодорхой хэмжээгээр бие биенийхэн толгойг илээдэж болохгүй. А зарчмын хувьд бол бид нар зөв юм руу зорох хэрэгтэй болчиход байгаа. Сая манай долгион захирлыг хэлж байгаа үг бол бид нар ер нь бол өвгд эцсийн сургаалыг л бас бодож санаж явах хэрэгтэй юм шиг байгаа юм л та. Тэгээ хүнд гэж бүү зөвхөр өргүүл даана гэж бас Чингис хаан хэлсэн байгаа шүү. Тэгэхээр би яагаад ингэж өвгд эцсийн сургаалаас ишлээд байна гэхэлэр Харвардыг сургуульд очиод сураад нэг том хичээл авлаа л да. Ингээл хамгийн сүүлд нь тэр багш юу гэж хэлсэн гэхээр ерөөсөө энэ дэлхий дээрх бидний төсөөлж болох хамгийн хол аялал бол
тархинаас зүрх хүртэл аялал юм аа. Тэ? Ямар гоё үгүй. Тэгээ одоо сая Стэнфордын сургууль дээр нэг хүн ер нь хэдэн хүнийг удирдах болох вэ гэж 30 хэдэн жилийн судалгаа хийгээл үтсэн чинь нэг хүн ер нь бол 9 хүнийг удирдах болох юм байна. Тэнгүүд тэрийг чинь 2000 жилийн өмнө бид нар аргатын тогтолцоог хийсэн байгаа байхгүй. Тэр бид нар өвөг дээдсийнхаа нүүдэлчдийн соёл иргэншлийг одоо цагийн орчин үеийн өрсөлдөх чадвартай уяад явах юм бол бид нарт ер нь хүрэхгүй газар болохгүй боломж гэж ер нь байхгүй байна л гэж бодож байгаа. Монголчууд нэг одоо нөлөөтэй байсны нэг одоо зүгээр шалтгаан улам мөр ажиглалт гэдэг юм бол одоо ямар ч одоо хүртэл ч Пужингийн хүртэл мотор гэдэг багтай морины хүчээр хэмждэг. Хамгийн сайн одоо мотортой 225 морины хүчтэй мотор ч гэх мэтчлээ. Эсвэл 570 морины хүчтэй мотор гэж. Яагаад одоо хүртэл технологийн ийм их одоо хөгжил явцсан байхад хүчийг нь мороор хэмжээд байгаа юм бэ гэдэг бас сайн асуулт шүү дээ бас. Тий. Bloomberg их сайхан биднээс дунд одоо мэдээллийн агуу их орон зайг бий болгосон тийм ээ. 13 хүн байд юм уу? Салбар. Дэлхийд даяар бол одоо төвүүдээ хасах юм бол 13 салбар. 13 салбар байна тий. 200 хэдэн орноос. Тий. Тэгээ 13-ын нэг нь биднээс юм байна тийм үү? 13-ын нэг нь монголчууд юм. Тэгээд зөвхөн нэг нь ш бас ер нь Шилдэг нь. овгруудын нэг шүү. Нөгөө өөрийнхөө юуг сайн юу контент болгож гаргаж өгдөг тийм ээ. Тий. Тэгээ жил болгон ч бид нар одоо Bloomberg очиж үзсэн. Саяхан одоо нөгөө Майкл Блумберг гэдэг компанийн үндэслэгч маань одоо Америкийн ерөнхийлөгчийн сунгаанд бас үзлээ. Тэгээд ер нь тэрүүгээр нь бас монголчууд их нэрийг нь таньдаг боллоо л доо. Зүгээр хөндлөнгийн нөгөө сайн таньж мэддэг хүний хувьд хэрэглэвэл маш их Монголд илгэмсүү, их тусалдаг. Зөвхөн Bloomberg гэдэг телевиз биш бас нөгөө хүүхдийн суудлын машины суудлын даруулгыг хийж хэвших хэрэгтэй гэдэг компанид ажил хүртэл бас Bloomberg-ээс мөнгө гаргаад дэмжиж явж байгаа шүү дээ. Энэ хүн бол одоо уучлаарай. Энэ хүн бол Марс чам дээр юу байна вэ? Би очиж үзэхийг хүснэ гэдэг хүн. Тийм ээ? Ангараг гараг чам дээр юу байгаа юм? Яг гоо тэн дээр нэг зүгээр тодруулаа хэлэхэд Марс гэхэлэр хүмүүс ингэж ойлгоод байгаа. Энэ ихтлэхийгээ хайрлахгүйгээр тэр шинэ гараг ирэх өөр юмруу явах гэдэг. Яг үний хэрэг дээрээ бол өнөөдөр одоо Монгол улс 2020 онд за манай туул гол маань 714 км урсж байна. Тэрний эхний 200 км-аас нэг 50 орчим гол зутгаад туул голыг бий болгож байна. Тэгэхээр бид нар бол өнөөдөр Улаанбаатарт Жорлонгийн усаа хүртэл цэвэр усаар татаад байгаа байхгүй. Гэтэл 2000 одоо 30 онд Улаанбаатарчуудын унтны усны хэрэглээ 700 сая литр төрөх чинь л дээ өдрийн 10 жилийн дараа бүр 2 нугарах гэж шүү дээ. Гэтэл одоо бол бид нар байгаа тэр усныхаа нөөцийг хамгийн нь бол тулгаж авах ашиглаад байгаа байхгүй. Тэгэхээр 10 жилийн дараа Улаанбаатар тулгарх хамгийн гол асуудал бол унтны усны асуудал үүсэж байгаа. Дэлхийд дахинд одоо 30 жилийн дараа гэхэд бол 10.5 тэрбум хүнтэй унтны усны хомсдолтой, хүнс дэжлийн хомсдолтой, дээрээс нь эрчим хүчний хомсдолтой байна. Тэгэхээр бид нар яг хөглөр ингээ ухтаж харах хэрэгтэй байхгүй 4 жилийн сонгуулаар биш 10 жилийн дараа хүн төрөлхтөнд энэ бүс нутагт маань Монголд ямар асуудал үүсэх гээд байна. 20 жилийн дараа, 30 жилийн дараа гэж алсыг харах хэрэгтэй. Гэхдээ бүгдээрээ одоо хоорондоо ингээл янз бүрийн хэрүүл хийгээд байх юм бол хин тэр алсыг харах юм бэ гэж. Тэгэхээр зүгээр алсыг хараад үзэхлээр 3 шалтгаан байна. Нэгд нь бол юу вэ гэхээр бид нар бол ихтлэгийг хайрлах хэрэгтэй. Ихтлэгийг хайрлахын тулд одоогийн орчин үеийн хэлээр минималист гэж хэлээд байгаа. Хамгийн бага нөөцөөр их үр ашгийг бий болгох хэрэгтэй. Нэгдүгээрт нь тийм ээ. За хоёрдугаарт нь гэх юм бол бид нар ингээд Монгол болж байвал бусад улсад яах вэ гэдэг хандлагаар сандаж болохгүй. Тийм учраас бусад улсуудад хүмүүст хэрэгтэй байгаа тэр чадвар, тэр одоо тусгай ээлж жуулчлалын нөөцийг эх орондоо татъя гэсэн л юм зарчим байгаа. Тэгвэл одоогоор зарлж хэлэхгүй байгаа ч гэсэн маш олон улсуудаас бол томоохон хэмжээний хөрөнгө оруулалтуудыг энэ төслөөр санал болгож байгаа юм. Тийм учраас нэг ухдаг түнхтгөө багасгаад ургуулдаг, толгоогоор ажилуулдаг тэр технологи руу бид нар шилжиж орох шаардлагатай гэж үздэг юм л да. Манай Амраа дарга жишээлбэл яг энэ санхүү эдийн засгийн сургууль дээр ч гэсэн маш олон хөтөлбөрүүдийг эхлүүлж байгаа. Бид нар чинь нодлонгийн 4 сард нөгөө хамтын ажиллагааны санамж бичиг зураад Эрдэнэтийн багаа хүртэл одоо энэ төсөл дээр ингээд оролцуулаад техник эдийн засгийн үндэслэлийн одоо урьдчилсан төслийг нь бол хамтарч хийсэн байхгүй. Тийм учраас бол ерөнхийдөө бол бид нар одоо нэг тийм популист биш яг бодиттой хэмжигддэг богино дунд урт хугацааны бодлоготой тэр зүйл рүү орох нь хамгийн чухал болчиход байгаа. Тэр итгэхгүй байхын аргагүйгээр тийм боломж бид нарт орчиж байгаа тийм. За яг тэр шиг өөрөө ч бас асуух гэж байна. Хаашаа зорино вэ? Юуны тулд? Маш энгийн л дээ. Одоо ажлын онцлогоос ч гэх юм уу эсвэл сүүлийн хэдэн жилийн турш би маш их олон удаа томилолтоор гадагшаа явлаа л да. Тех болгондоо Монгол төрж ирэхлээр нэг тийм баг зэрэг бухимдаад байдаг.
Яагаад гадаадад ингээд ахуй амьдрал нэм сайн байгаад байхад монголчууд ингэж ядахгүй байгаа юм. Ингээ асуугаад үзэх юм бол маш товчхондоо бол гадаадад байдаг тэр ахуй амьдралын стандарт, ёс зүйн стандарт, боловсролын стандарт, эсвэл одоо эрүүл мэндийн стандарт бүгдийг нь Монголд ингээд авчираад суйрлуулчих хэрэгтэй юм л да. Burger King, KFC одоо монголчуудын хувьд бол өдөр тутмын юм болчихлоо шүү дээ. Тэгээ тэр чинь бас нэг стандарт. Монголд тэрийг орж ирэхээс өмнө бас цайны газрууд маань монгол шиг л байлаа шүү дээ. Одоо тэднийг орж ирэнгүүт том өрсөлдөгчтэй болоод ядаж нэг менюгээ шинжилдэг ч юм уу, эсвэл ядаж нэг тогтчлт хийдэг ч юм уу ингээд шинэ юмнаа сураад авчиж байгаа. Энэ хэрээр нь монголчуудын одоо цайны газар юм уу нийтийн хоолны стандартанд дэвшилж байгаа. Circle K, CU гэдэг дэлгүүрүүд байна. Орж ирэхээс өмнө бас 8 нэрийн барааны дэлгүүрүүд бас хатуухан хэлэхэд зохион байгуулалт жоохон муутай байсан. Одоо тэднийг орж ирэнгүүт маш том өрсөлдөгчтэй болж байгаа нэг стандарт нь ороод ирж байгаа учраас өөрсдөө тэр стандарт руугаа чармайгаа дээшилдэг болж байгаа. Тэгэхээр ерөөсөө одоо зүгээр юу зорж ийн гэдэг юм бол жижигэн ч юм асуусан, том ч юм асуусан тэр дэлхийн олон стандартуудыг л аль болох Монголд авчираад нэвтрүүлчих юмсан даа л гэж бодож байгаа. Тэгэхэд ерөөсөө хөрслөө маш олон юм өөрчлөгдөн шүү дээ. Яагаад гэхээр та мэдж байгаа бах юу гэхээр IQ-гаар монголчууд чинь топ 5 олсны нэг шүү дээ. Нийт залуучууд эзлэх одоо демографийн хувьд бол масс айгүй ихтэй. Энэ маань юу гэж ихлэ бид нар өөрснөө бололцоотой боломжтой улс. Тэгсэн мөртлөө яагаад одоо нөхцөл байдал ийм байгаа юм бэ? Хүн бүр бухимдалтай байгаа юм бэ гэхээр нөгөө стандарт орж ирээгүй дэлхийн төвшөнд өөрсдийгөө шахаж чадаагүй болох гэж бодлоо. Яг зөв, яг зөв. Өстой гоё юм байна. Ийм ч юм сонсох болов гэж бодож ирсэн. Амраа сайда та нэг таны нэг юм байдаг юм а. Та залуучуудын их ойр үдий. Үеийг нэг орхиод одоо тэгээд за орхиогүй бас тэгж байна. ер нь залуучуудтай энэ тэнд хэлхэлдээд байгаа харагдтыг. Энэ одоо сая бид нар ярьлаа шүү дээ. Тэдний ярьж байгаа тэр сэтгэж байгаа тэр нэг одоо тоо баримтыг ашиглаж байгаа. Тэгээд анализ хийж байгаа чинь яг одоо үзүүлэх сургууль маягийн юм болчихлоо шүү дээ. Тэглээ. Гайхамшигтай байгааз. Тий. Ундаг байгааз. Тэгэхээр одоо бидний үүрэг одоо юу юм бэ гэхээр бол эднэрт тэр сансан бодсон одоо мөрөөдөд байгаа бүх юм хэрэгжүүлэх орон зайг нь л бүрдүүлж байгаа. Боломжийг бүрдүүлж байгаа. Энэ л одоо бүр хамгийн чухал байхгүй. Хэн бүрдүүлж байгаа? Одоо мань битээс өсвөлэл тэгэл одоо та битэр одоо ингээд юм байна. Энэ нэвтрүүлэгч нь бас л тэр бололцоог тэр боломжийн төлөө явж байгаа юм. нэвтрүүлэг шүү дээ. Тэгэхээр одоо би бол тэгжил хараад байгаа. Эднэрт бол одоо ингээд тэр техникийн боловсрол бүх юм нь байна. Зүгээр яаж эднэрийг одоо нэг элдв янзын юмд эвдчихгүй байх уу гэж бас нэг том асуудал. Энэ бас нэг залуучууд ч нэг эвдэрчдэг нэг зовлонтой. Тэгэхээр нэг магтаал, мөнгө, албан тушаал хүрэх дээрэл тэгэл нэг болохоо байгааж явчихдаг. Тэгээ тэр гурвыг нэг даваад гарчхаад нэг үлдээд тэгээд нэг цаашаага аваад явах. Тэгээд хажууд нь бас нэг жоохон муухай хахир дэмишүү гэж хэлж яадаг. Тэгсэн мөртлөө бас нэг урагшуу гэж яадаг. Тэр тогтолцоо тэрүүний эдний бас хүндэд байгаа л асуудал л та. Тэр нэг балансыг яаж барьж явах вэ гэсэн тэр юм чинь айгүй чухал байна. Би өөрөө одоо 29-т л одоо том байгууллагын захирал мөхрөл болоод явж байсан шүү дээ. Гэхдээ миний хамгийн дөрөнд хийсэн ажил бол одоо ажилд авсан хүн бол бүр нэг 63 та хүнийг ажилд авсан байт. Хамгийн дөрөнд. Тэгээд би тэр Ахмад хүндээ бол юу гэж хэлж байсан бэ гэхээр бол за та нэг л юм хариуцсан шүү. Намайг алдаа гаргуулж болохгүй. Яг наад үг гэж бас манай том бизнесмен юм таашир шүү дээ. Юм таашир содномгойг дөнгөж эхэлж явахдаа л за ястаа намайг л алдах юм бол ястаа хажуу талаас зүгээр нудраад аваарай. Ерөнхий сайд болгонгуудаа би зөвлөхөөр содномгойг авчихсан шууд. Хүмүүс чинь бас нэг гайхаж байгаа байхгүй шүү дээ. Арчсан намын хүн одоо ардын намаас одоо Монгол ардын хувьсгалт нам гэж байсан шүү дээ. Тэр үед тийм тэр нь над хамаа байхгүй. Энэ хүний мэдлэг дуршлага, энэ хүний чинь зангараг гэж байна. Бас нэг цар хүрээ гэж байна. Тэр чинь одоо Монголын төр зэрэгтэй байхгүй. Тэрнээс ямар амар жаргалд үйлчилж байгаа биш. Ардын намд арчсан намд үйлчилж байгаа биш. Монголын төрд үйлчилж байгаа хүмүүс тэр хүмүүсийн дуршлага хэрэгтэй гэж. Залуу хүмүүс нэг асуудал байдаг байхгүй. Эдгээр чинь ингээ шавар цуучих юм бол хааслалаа шүү дээ. Нэг бяраараа авч гарчих ингээд дайруулаад уламдаа шиг тэгээ шигдээд. Нэг дуршлагтай хүн ч үрж ирээ. Хөөе наан чинь нэг чулуу яачих нэг мод тавьчих гэх. Тэгэл гаргаад даймшуус гэдэг. Монголд фэйсбүүк нь юу аав чинь? Нэр аавын чинь нэр Эрдэнэбаатар. Эрдэнэбаатарын долгион. Эрдэнэбаатарын долгион. Гэл чиний фэйс рүү орно тийм ээ. За бүх юмнуудаа сайхан ил та нар тавиарай. Та хоёрыг бол ойлгомжтой хүмүүс мэдсэн байгаа тийм ээ. Одоо бас дэлгэснээ юу хаяг нь өгч чинь.
Харин би та нар Эрдэнэлтийн аав чинь Сүхбаатар гэдэг одоо Төв аймгийн хүн байгаа. за. Тэгээд бас юм бичнэ. Аа, за. Тэгээ 2 3 ном гаргачихсан. Ялангуяа түүхтэр одоо Самбуугатай холбоотой Самбуугаан намтар монтрыг бол бичиж гаргасан. Их сайхан ном гаргасан. Ширшин Сүхбаатар. Ширшин Сүхбаатар шүү дээ, Тийм. Ширшин Сүхбаатар. Самбуугай одоо ер нь бол энэ Самбуугай чи 17 жил ардын хурлын тэргүүлэгчдийн дарга буюу одоо их ерөнхийлөг шийдсэн байлээ. Тэгээ ер нь бол социализмын үед төр барьж байсан хүмүүс ихэнх нь тэгэл арчил гараал янз бүрийн одоо сонсчл байсан л та зүгээр. Самбуугай бол нэг түүхийг нь судлаач Сумья Отрогой ярьж ирсэн. Сумья Отрогой залуудаа орчуулагч нь хэлмэрчин байсан байлээ. Тэгээ нэг Самбуугай чи элчин тэнд байсан. Тэгсэн. Тэгээд айлчилж очсон вагоны хаалган дээр очиод зогссон байна. Тэгээ нөгөө нэг бүрээ бөмбөрөнд дуграад байдаг бууж өгдөг, улаан хивсэн дээрийг гიშгэж өгдөггүй. Тэгээ ингээд яг хөрлийгээ зогсцсон. Би яач вэ гэсэн хэлмэрчин нийш тийшээ харсан чинь Монголын далбайг буруу харуулад манд болцсон юм байна. Тэнгүүт нөгөө хэлбэрчэнд гүйж очиод Тийм байж. далбайг нь буулгаалал буцааж зөв харуулвал мандуулсан чинь дахиж хөгжмөн явангууд мань хүн буужсэн байгаа байхгүй. Тэр ер нь бол энэ төрийн хүний зангараг гэдэг бол маш чухал байдаг. Тэгээ бид нар ер нь өнгөрсөн түүхээ аль болох хувааж ус төржүүлж болохгүй юм байна. Монголын бахархал бол алдаатайгаач тэр оноотойгооч тэр бол бидний үнэт зүйл байхгүй. Тэр одоогийн яваад нийгэмд яваад байгаа зүйл болоор эзэн Чингис хааны талбайг аль нэгэн нам гаргаснаас шалтгаалж нэрийг өөрчлөлт өгнө гэдэг бол асар буруу зүйл өгтлээ яваад шүү дээ. Яг зөв түрүүний энэ ч нэг яригадаад байсан асуудлууд, төлөвний ч гэсэн хөндөж байсан асуудлууд чинь бусад улс орнуудад бол 400-500 жилийн одоо чинь парламентын ардчлал гэж 400-500 жил шүү дээ. За одоо Америк гэхэд бол 200 жил гаруй болсон. Манайх бол одоо 30 жилийн л түүхтэй байна шүү дээ. Тэгээ энэ 30 жилийн хугацаанд бол асар их ололт бий болсон. А бидний хүсэж байгаа юм нь болох тэр одоо тэр 400 жил хийчихсэн юмыг бас нэг хурдхан шиг шин авцраад ингээд байх ёстой юм. Энэ Монголын хөрсөн дээр буугаад ургаж чадж байгаа бол одоо ургуулад аваад явъя гэсэн юмнууд байгаад байгаа. Тэгэхдээ энд гол санаа нь юу байна вэ гэхээр энэ залуучуудын тэр нэг глобал нэг сэтгэхүйтэй болчихлоо шүү дээ. Эдгээр чинь одоо нэг аймаг сум нэг за даже Монгол гэж харахгүй шүү дээ. Чинь глобал 7 миллиард хүнийг хараад байгаа хүмүүс чинь одоо бүр сүлдээ бүр од гариг руу ч одоо яваад ихсэн. Тэгж харж байгаа тэр сэтгэхүй тэр сэтгэлгээ бол нэг цоошин чанарыг бүрдүүлээд байгаа байхгүй. Тэгээ тэр чанар нь одоо энэ шинжлэх ухааны техник технологийн ололттой Монгол хүний тэр сэтгэхүйн тэр шинжлэх ухааны техникийн хамгийн сүүлийн ололттой ингээд их гоё авцалдаад байгаа. Тэгээ энд л одоо Монголын ирээдүйн л гэж хараад байгаа шүү дээ. Тийм шүү. Яг Өнөөдөр тэгтээ бас баг зүгээр энэ бол яг бас яг нэг ажиглалтын нэг л дээ. Тэгэхээр монголчууд өөрснөө өнөөдрийн ярилцлагын сэдв ч гэсэн орж ирлээ шүү дээ. Одоо ингээл ахмадууд, залуучууд гэж хуваагддаг. Яагаад уламжил шинчлэлийг хавсаргаж ойлгож болдоггүй. Эсвэл залуучууд нь гарч ирээд за одоо ахмадууд үеэ өнгөрөөсөн явцгаач гэдэг юм уу. Тиймэрхүү нэг тийм буруу уриалга маш их явж байгаа юм л да. А тэгээд зүгээр юу биднэрт цаад болоод байгаа юм бэ харахлаарэ өнөөдөр бид нар өөрснөө хитрхи их одоо бид нарыг юу хуваагаад байгаа юм бэ? Бид нар юугаараа ялгагдаад байгаа юм бэ? Нэг талд нь ан гээл, нэг талд нь маань, нэг талд нь ногоо нам гээл ингээ удаад юу яг бид нарыг ялгаад байгаа юм бэ гэдэг дээр илүү их анхаарал тавиад байгаа юм л да. Уг нь бол бидний чинь юу нэгтгэхэд байгаа юм бэ? Бид нар чинь хар шар бор цэнхэр гэж хуваагдахаас өмнө хамгийн түрүүнд Монгол улсын иргэн штэ гэдгээл бодгол ёстой юм. Тэгэхээр юу нэгтгэхэд байгаа, юу бидний нийтлэг эрх ашиг гэдэг дээр л хамгийн их анхаарах хэрэгтэй байна л да. надад юу хэрэгтэй вэ гэж. Танд юу хэрэгтэй байна? Та гурвын тархинд байгаа энэ оюун санаа, энэ туршлага, бодол, энэ эрх зүйл бас гарц. Эн чинь хэрэгтэй. Тий. За ингээд та бүхэндээ кафе чанж өгнө. Энэ хооронд та нар өөрсдийнхөө юу мөрөөдөж хүсэж тэмүүлж байгаа тухай, гэр орныхоо тухай, ялангуяа гэр орныхоо тухай жоохон танилцуулсан дээр байхад байлгана. Тий. Бусд нь бол бүгдээрээ танилцсан тийм ээ. Тий. Хэдэн хүүхэдтэй болох тухай, хэдэн их нэртэй болох тухай энэ төр ярьсан шүү дээ. Тэгээд өөрийгөө танилцуултаа миний. Би ч бол одоо яг үнийг хэлэхэд аав ээж хоёроор бол их бахархдаг л хүн л дээ. Гол шалтгаан нь юу гэхээр манай аав ээж хоёр ч бол одоо жирийн л нэг Монгол айл. Гэхдээ хүүхдүүдийнхээ боловсролд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн. Одоо би ч Англид анх очиж сурч байхад манай аав ээж хоёр чинь өөрсдийнхөө орон сууцыг барьцаанд тавиад банкнаас зээл аваад тэгээд эхний жилийн сургалтын төлбөрийг хийж ялаа.
тэгээд ерөөсөө ихийн бункерд явсан хүн биш. тий. Тэгээд хариуцлага гэдэг нь үнэхээр хатуу өндөр хүзүүн тултал байсан. Тэрний үхээр хэрвээ одоо залхуурах юм бол биш нөгөө сурахын хажуугаар 2-3 давхар ажил хийгээл тэгээд нөгөө банкны зээлийг төлөөл тэгэл явж байгаа юм л да. Одоо янз бүрийн ажил хийн мэдээж гал тогоонд аяг тав гуугахаас ахуулаад жорлон цэвэрлэх, зочид буудалд одоо өрөө янзлах, моцлох юм зөндөл ажил хийж байгаа. Тэгээд яг хийхээс өөр аргагүй шалтгааны үгээр хэрвээ залхуурах юм бол хэрвээ жоохон лазгнаж хойшоогоо суух юм бол Монголд ээж аваа хоёр одоо орон гэргүй болно шүү дээ. Тэгэхээр бол ямар нэгэн байдлаар тоглоомгүйгээр үнэхээр бүх юм хүзүүн дээр тулж байсан гэсэн үг л дээ. Та итээс гайгүй үед сургууль явсан шүү. Тэгээд бид нар ч гэсэн бас нөгөө хагасан бүтэн сойдор чинь вагон ачтгал байсан биз дээ. Тийм ээ. Мөнгөгүй болчих. Тэр Павелевский вокзал дээр очиод шуудаатай юм зөвгөл хэдэн цаг ажиллаа хэдэн рубль аваад тэгэл. Би 6 сая учраас та бол тэгдэг л байсан байна. би юм Бид бас нэг тиймэрхүү ажил хийж л байсан. Мөн чи хатан подкаст орсон та хүмүүр вагалчираасаа гэдгийг. За. Халтсан нь одоо энэ их л чамин кофений машин биш үү? Нэг л гайхуулаад байгаа юм да. Гайхуулаад байгаа. Тий. Би энийг наац гэж нэрлэлчихнэ гэж байна. За. Тэгээд юу юм нэ дөө. Чи одоо ер нь Bloomberg цааш нь ямар төвшөнд хүргэе гэж боддог юм бэ? Bloomberg бол ер нь айл болгоно л үзчил байх, залуучууд ялангуяа үзчил байх хэрэглэгч нь болох хэрэгтэй л дээ. Bloomberg-ийг бол үндсэндээ хоёр салгаад ойлгочиход их зүгээр. Нэг нь юу гэхээр телевиз тал, нөгөөх нь юу гэхээр одоо Bloomberg-ийн терминал буюу одоо датаны тал гэж байгаа. Тэрийг нь бол Монголд ихэвчлэн одоо нөгөө санхүүгийн байгууллагууд юм уу эсвэл одоо Монгол банк, арилжааны банкуд, хөрөнгийн биерчүүд их ашигладаг. Гол давуу тал нь юу гэхээр маш хурдцтайгаар телевизээс одоо ойлгох юм бол санхүүгийн Google гэдээ ойлгочиход болно доо. Одоо манайхан чинь ямар нэг юм мэдгүй юм гарах юм бол шууд Google-ч гэдэг болчихлоо шүү дээ. Яг тэрнтэй адилхан Bloomberg бол Bloomberg-ийн терминал гэдэг датаны одоо тал нь яадаг вэ гэхээр ерөөсөө ямар нэгэн байдлаар компанийн талаар эсвэл санхүү бизнестэй холбоотой ер нь бүхий л мэдээлэл тэрийг шууд авчих боломжтой тийм хоёр тал байдаг гэсэн үг тийм. Тэгээ энэ Bloomberg гэж чамаг жахан төлхөө ажил өндөрлөж асуугаад байна л да. Нөгөө хоёр маань урд нь танилцсан хоёр учраас. Тэгэхээр одоо Bloomberg дээр орж ирж байгаа тэр хавцааны одоо үзүүлэлтэн тэр явдаг шүү дээ. Дэшээ доошо болчлоо гээл тийм ээ. Одоо биднес дөнгөж эхлэх гэж байгаа мөн үү? Одоо бид санхуйтайгаа одоо тийм юмтай болох гэж байна. Одоо би ихэд эхний хавцаагаа авах гэж байна. Монголын ард түмэн бүгдээрээ хавцаагаа авах гэж зогсож байгаа тийм ээ. Тийм. Тэгэхээр одоо тэрийг ашиглаж эхлэх үү яах вэ? Тэрийг ашиглаж эхлэх шүү дээ тийм. Одоо криптокаренси эднэр гэж ярьж байна тийм. Захин мөнгө гээл тийм. Одоо надад нэг юм дүү сони юм ажиглагдаад байгаа байхгүй. Би 3 хүүтэй. Тэгээд 2 том нь сурагч. Тэгээд сая өчтөр нэгэн шалгалтаа өгж ин л та. За. Нөгөө аппликейшнаар. За. Тэгээд нөгөөх нь бол шалгалтаа өгөөд бүгдээрээ ингээд цахим руу ингээд нэлээ орчлоо л да. Урд нь бол ер нь монголчуудын ихэнх нь бол Facebook ч гэдэг юм уу ингээд нэг юм сошиал медиа гэж хэлээд байгаа юмар харьцдаг байсан шүү дээ. Тэгээд дээр үед нэг ном уншижсэн нөгөө Баярхууга Баабар хоёрын бичсэн нэг манай зууны хөрөг гэдэг ном байдаг шүү дээ. Тэр номон дээр Дэлхийн 2 дугаар дайны үед 1941-с 45 оны хооронд энэ 4 жилийн дотор технологи шинжлэх ухаан бол 35 жилийн хурдаар хөгжсөн юм байна л да. 4 жилийн дотор л ерөөсө 35 жилд олох юмыг шахаад олсон. Тэгэхээр яг үүнтэй адилхан дэлхийд дээр энэ COVID-19 буюу коронавирус гэдээ явж штэ. Энэ үеэр мэдээж энд бол эрсдэл амьсгалтай байдлууд их байгаа ч гэсэн нөгөө талд нь технологиг хүн төрөлхтөн илүү ашиглах тэр нөөц болцоо маш их болж байна л да. Тэр өөрөөр хэлбэл одоо бол жоохон хүүхдээс 1-р ангийн хүүхдээс эхлүүлээд бүх шалгалтаа захимаар өгч जैन. Захим гэдэг юм чинь өрөө хэрэгэлдэг болчихлоо шүү дээ, тий. Эндээс нэг том асуултын тэмдэг гарч байгаа нь бол нөгөө Жак Ма, Элон Маск гэж хоёр нөхрийн хоорондоо мэтгэлцээд ирсэн нөгөө хиймэл оюун ухаан буюу энэ одоо цаашдаа энэ аль нь альнийгаа удирдах гэдэг юм бэ? Хүн технологио удирдах гэдэг юм уу? Технологи нь хүнийг удирдах гэдэг юм уу гэдэг асуулт гарч ийн л та. Тэр эндээс ямар ойлголт байна гэхэлэр ер нь бол энэ мэдээж би нэг юмд бол итгэдэг. Энэ одоо ингээл гадаадд сургууль төгссөн хүмүүс гэл шүмжлүүлж л байдаг л да. Гэхдээ хамгийн чухал зүйл бол ерөөсөө нэг мархаа хүн чанар тийм ээ. Хүний одоо тэр суурин боловсрал, хүмүүжил
асар чухал байна. Тэгэхээр одоо нас хүсээр нь ч юм уу мэрэгжил боловсрлоор нь хүмүүсийг ялахаас урдаар цаашдаа энэ тий хүн чанарын боловсрол гэдэг юм бол хүмүүжил гэдэг бол айгүй чухал болж эхэлж байна. Түүнээс болоо бид нар одоо юу гэдэг үр хөвгтүүдэд зөвхөн одоо ингээд сургууль соёлтон даатгаад ингээд цахимд наатахаас илүүтэйгээр эцэг эхчүүд, аав ээжүүд хүүхдүүдтэйгээ маш их ажиллах шаардлагатай болж байна. Тэрүүн тэгээ манай амраахын үгэн дээр ч гэсэн мэдээж залуу үеийн ирч хүч зориг тийм ээ байлгүй яг уу нөгөө талаасаа бас ахмад дунд үеийн энэ хамтын оролцоо айгүй чухал. Тийм учраас өнөөдөр бас би зүгээр бодож л байлаа. Манай өвөө чинь сошиалд их алдартай шүү дээ. Одоо эрттэй хүн байхгүй. Өвөө тэр хамт селфи хийгээд тавихаар өчнөө хүмүүс лайк дардаг байхгүй. Тий. Тэгэхээр ерөнхийдөө бол бид нар ахмад үеийнхнийг хийж ирсэн зөв юмыг нь цааш нь хөргөжлүүлж авах хэрэгтэй. Тий. Буруу юмыг нь гээх хэрэгтэй. Тэр өнөөдрийн энэ иргэдийн хувьд ч гэсэн байгаа хамгийн том одоо болгоомжлол бол за өмнөх үеийнхнийхээ бурууг нь ингээд өглөөд авчихуу дээ. Зөвийг нь авч яваасаа л гэсэн зүйл байгаа. Энэ бол утга ус нам харгалзахгүй зүйл шүү дээ. Тэгэхээр монголчууд цөөхүүлээ учраас бидний нэг нүүдэлчдийн соёл иргэн шил дээрэс нь 21 дугаар зууны хурдад дасан зогсож байгаа ард түмний хувьд яаж нь Монголоо алдахгүйгээр Монголоо гээхгүйгээр гисэн ирнээсээ хүндрэлтний хөгжилтэй хөл нийлүүлээд алах вэ гэдэг асуултын тэмдгийн урд бид нар байна л да. Одоо сайн ярьсан юмыг дэлгэн төлөөлөх гэдэг. Энэ нэг хүн чанарын асуудал гарч ирэл нь шүү дээ. За яг техник, технологи тэр нэг зохион байгуулалт элдвийн онц юм. Тэр нэг хүн хүнээрээ байна гэдэг маань чухам одоо яг та нарын одоо хэмжээнд аль зэрэг одоо ойлгогдож ухаарагдж байгаа зүйл вэ? Тэрэн бас хүндчлээсэн л дэж байдаг тийм. Хүн хүнээрээ байна. Энэ одоо ер нь хөгжлийн аль зэрэг том шалгуур уу эсвэл хөдөлгөөр үү одоо юу яасан. Ер нь хүмүүжил тийм ээ. Тийм хүмүүжлийн ер нь юу гэж бодож байна та нар? Хүний хувьд одоо ингээд нэг 3 хэмжээст ертөнцөд авчирж байгаа гэдэг шүү дээ. Хагарцмаар юм бол Туулцараа том юм орж ирэх юм. Бидний ярианы дунд ч гэсэн нэг банк хөндөгдөд байгаа сэдв бол яаж энэ уламжлалыг одоо үетэйгээ холбоод тэгээд ирээдүгөө сайхан болгохын гэдэг л асуулт байгаа шүү дээ. Тэгээд хараад үзэх юм бол аль болохоор одоо монголчууд ч бол амьдрах ах үе ёс заншлын үед бол маш баялаг түүхтэй. Хуучин бол яг үнэндээ би ойлгодог байсан. Монголчууд юм бол ингээд Чингис хаан гээд цээжэд илтээд байх юм яадаг байсан юм бэ. Тэгэнгүүтээ нөгөө Брадфорд ч н очоод сураад үзэхлээрээ тэр чинь нэг хичээлийн нэг хэсэг болоод орж байгаа байхгүй юу. Монголчуудын хувьд яагаад ингээд илүү их байлдан дагуулгахдаа сайн байсан бэ гэдээ аваад үзэхлээр яг одоо шинжлэх ухааныхаа үүднээс тайлбарлах юм бол хуучин ч одоо ромч байна уу эсвэл одоо грекч байна уу гэхээр морин цэрэг нь тусдаа, харваачт нь тусдаа, явган цэрэг нь тусдаа. Монголчууд болохоор одоо нэг элитийн батальон юм уу да одоо тусгай хүчнийхэн гэдэг шиг ерөөсөө л цэрэг нь мориоч ундаг, сумаач харавдаг, явган цэрэг гэж байхгүйгээр ерөөсөө бүхэл юмыг хийдэг байсан тийм одоо мулти арга одоо тийм чадвартай гэж ярих юм да. Тийм байсан учраас тийм хурдны хэмжээнд одоо газар нутгаа байлдан дагуулад хэлж чадсан юм бэ гэдэг. Хуучин одоо миний анзаардаг байсан зүйлийг шинжлэх ухааны үндэстэй тайлбарлаад өгчлөөр үнэхээр өөрийнх одоо монголчуудынхаа түүхээр бол бас бахархгүй байхын аргагүй юм билээ үнэхээр. Одоо та бодлоо саний энэ монголчуудыг тэгж байгаа шүү дээ. Нөгөө зэв жанжин болохоос өмнө 6 даа гэдэг чинь хамгийн хатуу модны нэр байхгүй. Хатуу 100 насыг наслаараа 6 даа тайгийг тулаарай гэдэг. Тэр модоор хийсэн учраас хатуу мод. Тийм байна. Тий, тэгэхээр 6 даа жанжин чинь хатуу модны нэр байхгүй. За. Тэгээ ингээд өөрийнх нь хүзүүг тас харангаа алдсан шүнжэнгөө зэлэм нөгөөдхийг сурцсан ба шүү дээ. Тэгэхэд тэр хүний шудраг, дээрэс нь чадвар хоёрыг нь үнэлээд хажуудаа авч байгаа байхгүй. Тэр нь дэлхийн хэмжээний жанжин болж шүү дээ. Хэрвээ одоо өчийн намайг харавсан гарууд нэг одоо шууд завчих бүрэн ирэх мэтэл байсан шүү дээ. Одоогийнхоор бол тэгхэн л дээ ер нь. Тий, одоогийнхоор бол тэгхэн. Тэгэхээр бидний өвгдөдс ямар том ууч чанартай, алсын хараатай, өөрийг нь зовоосон ч гэсэн улс үндэстний тэр их төрийг сэтгэх гэж одоо юун дээр нус төвчөн дээр гардаг л да. Улс үндэстний эрх ашигт хэрэгтэй хүнийг одоогийнхоор бол нам харгалзахгүйгээр яг нь дэмждэг байсан тэр тогтолцоо байхгүй. Тэгэхээр тэр одтой тэнгэр орчиж олон улс байлдаж, орондоо ундах завгүй олзолтон булаалдаж байсан тийм ээ. Нөгөө хөрс дэлхий хөрвөж, хөвчин улс хямралдаж, хүнжилтэн ундах завгүй хөнөөлтөнд тэмцэлдэж байхад аль нэг овгийн аймгийн биш эсхий дуурхтны нүүдэлчдийн тэр том төрийг сэтгэж ирсэн. Тэр одоо бид нар зүгээр Чингис хаан гингүүд цээжэн дэлдээд зургтай архийг нь уугаад архаад шилийг нь хогийн савнд хаглаад хийхээс илүүтэйгээр нөгөө софтвер буюу тэр хүмүүсийн хэлэхэд байсан санаа дотор талд нь юу юм бэ? Өнөөдөр зүгээр Чингис хаан дээр Македоны Александраас том хөшөө босгуулж болох байсан, Египтийн фараоноос том мунхан босгуулж болох байсан. Гэхдээ тэр хүн яагаад эгэл даруухан жирийн ард түмний дэргэд дунд нь амьдрсан бэ гэхээр
тэр хүн бол өөр шиг нь одоо ингээд өөр шиг нь одоо тэр одоо үнэт зүйлийг одоо легаси гэж хэлж болох үеийг тийм хэлбэр талаас нь биш агуулга талаас нь өгүүлэхийг л хичээсэн юм байна л гэж бодож байна. Тэр монголчууд ч гэсэн энийг нөгөө амрах та мэдэн ш нодлон 4 сард бид нар нөгөө Японы JAXA гэдэг сансрын судалгааны байгууллага дээр төслөө танилцуулсан чинь Японы толгой эрдэмтэд хэлж байгаа байхгүй. Манай энэ монголчууд одоо ийм хэмжээний төслийг хийж чадах уу гэдэг. Төсөл гоё. Мартаагүй дээр нэг юм хэлээ. Бид нар чинь нэг ангар гараг дээр байж байгаа нэг одоо шороо биш үү? Бас нэг тэрний загварыг авсраад тавьчихсан Монгол. Тэр чинь барьж үзээд манай говийн тэр чинь Хироюки Акима гэж одоо тэр Японы тэр толгой профессор Марс судлаач. Япон Арабын нэгдсэн Эмиратын хамтарсан одоо төслийн удирдагч чинь нөгөөдөлд хэлж байгаа байхгүй. Эдгээр дэлхийг нэг удаа эзлээд үтцсэн ард түмэн ийм хэмжээний юм сэтгэх нь аргагүй гингүүт нөгөө нэг айгүй шинжлэх ухааны аргумент төвшүүлж ирсэн хүмүүс бас нэрээ тийм дээ гэдэг болчихж байгаа байхгүй. одоо ерөөсөө төрөлхийн. Тэр би шинжлэх ухааны үндэстэй хариулчтай. Нэг удаа чадсан бол хоёр дахь удаагаа чадах ёстой гэдэг. Асуудал байхгүй тийм. Тэгэхээр би та хоёрт энэ 100 гэдэг тэмдэгэ өсөж өгсөн байгаа. Тэгээд нэг нь та нар гуруулаа одоо ингээ мориндоо мардаад дөрөө харшуулаад алсын замд одох учраас бас нэг нь нэгдүгээр дархиж болохгүй хоёрдугаар чи бас энэ 100-д байх ёстой. Энэ улсыг үүрээд аваад явахд хүч оюуна бодол санаагаа бүгдийг нь оруулах ёстой ийм сайхан залуу учраас би чамд энийг бахархалтайгаар зөөж өгнө. Энэ бол шагнал биш. Агуу их итгэл. Манай нөгөө ахын нэвтрүүлэгт орсон бүх хүмүүст ийм зөөж өгч ирсэн тийм. Та хоёр бол зөөгээд авчихсан. юу нэ тэр зүүж ирэх үү байх уу гэж бодож байсан. Айгүй бол дахиад нэг өвчих магадгүй. Хоёр болчих магадгүй. Хашаа болчих магадгүй. За маш их баярлалаа. Тэ. Ер нь ингээд хүн хүсэл тэмүүлээ ярихаараа ингээд улам асаад, улам их гоё гэгээрээд нүдэнд нь гал асаад эрдэнэлдэг ярихаар л ингээд нэг бүх гэрэл насчдаг юм шиг байна. Гэрэл санч тий. Чамаг тэр юугаар ярьж яхад Блумбергээрээ тэр мэдээ тэр олон улсын байдал тэгэл хөрөнгийн биржийн тухай ярьж яхад бол яг тэндэл байгаад байгаа юм шиг. Яг тэр төөсөнд найшин өгөөд байгаа юм шиг. Яг тэгэхээр би чамд итгэдэг. Тэр итгэл юунд байдаг вэ чи бол төгс англи хэлтэй учраас бидэнд яг зөв авчирдаг гэж би чиний ярьж байгаа бүх юм чинь итгэж үлээж авд. За амар сайд бол ойлгомжтой. Амар сайд бол би тий бид одоо мөн ч олоо уулзсан та. Энэ долгионы нэвтрүүлгийг би бас харах дуртай байхгүй юу? Энэ янзын нэвтрүүлэг хөтэлдэг шин чинь. Тэгээд тэн дотор надад юу таалагддаг вэ гэхээр тэр нэг нам гэж хэлэхэд хаашаа Хийц. хийц юм байлгүй дээ тий. Нэг тийм юм байгаад байж байгаа цаана мэдээд байгаа байхгүй тий. Тий. Нэг юм зүгээр дамжуулж байгаа. Харизма тий. Тэр харизмагаас гадна тэр нэг арай нэг ондоо нэг юм байгаад байгаа нэг тухах гэж хэлэх юм уу яах юм тэр нэг амнаас нь гарч байгаа үг болгоно нэг тийм жинтэй хүрээд тогтоо хүчөө таних одоо тогтоо хүч чинь бий байх байна. Нэг тийм юм байгаад байгаа. Мэдээллийн хүч энэ зогсож байна. Маш их ихтгэл одоо тэр даах чадвар тэн дотор нь байгаад байгаа байхгүй агуулгадаад байгаа. Үний юм яриад. Яг л үнэн баг. Үний юм яриад байгаа учраас хүн хэлээж тэр их гоё. Эрдэнэ улд дээр ингээд нэг энерги ингээд буцалж байгаа биз ингээд юу харах тэр ингээд босгож хүч. За ингээ кофе ууцгаа. Кофегээр дайсан тохирлаа сайхан кофе. Баярлалаа та нар үргэлжлэж ирсэнд би хийдэг ажлаа хийчлээ. Кофе Энэ замдаа сайн явцгаагаарай. За баярлалаа. За баярлалаа.